За браунуудаа та хэдэн өнөөдөр Shingeki no Kyojin аниме 2 дугаар үлрэлийг ярьж өгье. За бичлэгтээ орцгоё. Өмнөх бичлэг дээр аниме маань 25 дугаар анги дээр дууссан шүү дээ. Тэгэхээр одоо шууд 26 дугаар ангиас үргэлжилнэ. Стохес дүүрэгт Аниг барьсны дараа хотын сүйтгэлийг цэвэрлж байх үед Ханжи зоригтойгоор ханны нурсыг хэсэг рүү очдог. Гэтэл тэнд ханны дотор амьд титаны нүүр байхыг хараад бүгд шоконд орно. Яг энэ үед ханны шашны тэргүүн Никлам гихч нөхөр амьсгаад ч гүйж ирээд тэр титан руу нарны гэрэл тусгаж болохгүй. Шууд битүүмжил халахал гэж тушаадаг. Титанууд нарны гэрлээс эрчим хүч авдаг тул цэрхээс нь үхтлээ хайсах хэрэг юм байна л та. Ханжи Никламыг ханны дээрээс доош нунгаан шүүгэж сүрдүүлж та нар ханны дотор титанууд байгааг анханасаа мэдж байсан юм уу? Ягд хүн төрлөخت нь хилээгүй юм бэ гээл асуусан нөгөөх нь үххээс жайлгүй юу ч хилдэггүй юм байна. За тэгээд удалгүй туршуулын салаа ханны тэр хэсгийг асар том даавуугаар халахалваа. Яг энэ үед туршуулын салааны төв байранд асар аимшигтай мэдээ ирдэг нь Розе хан сэтэрч эхлэв. Ханны дотор титанууд нэвтэрж урагшаа довтолж байна. Гэх мэдээ Стохес дүүрэгт ирснээр бүх зүйл оронгороо иргэнэ. Ингээд үйл явдал 12 цагийн өмнөх хугацаа руу ухарлаа. Розе ханны өмнөд хэсэгт туршуулын салааны шин зэргүүд зэвсэггүй энгийн хувцастай байрлаж байлаа. Тэднийг туршуулын салааны дарга Левигийн дараах хүн төрлөختний 2 дахь хүчрхэг дайчин гэгддэг Мик Закариус үдирдэж хянж байв. Гэтэл гинтхэн өмнөд зүгээс асар олон титанууд дайран ирж байгааг Мик өөрийнхөө гоц үнэрлэх чадвараараа төрүүлж мэдэрдэг. Тэдгэр цэргүүд зэвсэггүй байсан тул Мик тэдэнд хандан бүгд тарангуйж ойр орчмын тосгоны иргэдэд аюулыг анхааруулж нүүлгэн шилжүүл гэж тушаадгаа. Энэ үед Кони өөрийнхөө төрсөн тосгон руу яарангүй нэ. Саяхан ухаан орц иргсэн Эренч бас Микаса армийн хоёрын хамт энэ мэдээг сонсоод туслахаар бэлтгэдэг. Мик дарга бусад цэргүүдэд аюулгүй зүхтах хугацаа гаргаж тэдний өмнөөс цаг хожих зорилгоор ганцаараа 3D төхөөрөмж ашиглан титануудын эсрэг тулдаж 4-5 титаныг ганцаараа цавчин унгана. Мань хүн бол бас л үзээтэй дайч юм л да. Тэгээд яг мориндоо суугаад зүхтах дутуу байтал гинт ойн цанаас асар том бүх биеийн сармагчин шиг үсээр бүрхэгдсэн 17 метрийн өндөртэй титан гараад ирдэм байна. За энийг бол хэдүүлээ үслэг титан гэж дуудчихэ. Энэ титан маш хачиргалтай бөгөөд Мики унж байсан морийг барьж аваад яг л бейсболын бөмбөг шиг Мик руу маш хүчтэй шидэж орхиноо. Мань хүн мориндоо цогтоод тээвэр дээрээ суунахтаа доор байсан нэг жижиг титаны амнаас арай гэж мултарч хөлөө хүнд гимтээдэг. Яг энэ үед үслэг титан Мики урд явган сууж дэрэгдэх жижиг титануудтай хандан тийм хөдлөх хэрэггүй. Би хэлж доостал хүлээ гэж хүний хэлээр маш тодорхой ярьж тушаадгаа. Мик титаныг хүний хэлээр ярихыг сонсоод үхтлээ шоконд орж айсандаа хөдөлж чадахгүй гацнаа. Үслэг титан Мик руу бүхэж түүний нуруунд ирэх 3D хөдөлгөөн төхөөрөмжийг гараараа зөөлөн барьж аваад та нарын нуруунд зүүссэн энэ зэвсгийг чинь юу гэж нэрлэдэг вэ гэж сонирхоо асуудаг. Мик дарга айсандаа юу ч хариулж чадахгүй. Чимээгүй суусаар байхад үслэг титан за яах вэ? Бид нэг хэлээр ярьдаг юм байна. Үүнийг чинь би аваад явчихъя гэд төхөөрөмжийг суулан авчихдаг. Үслэг титан эргэж алхаад хажуугийн титануудтай хандан одоо идэж болноо гэж тушаал өгнө. Энэ үед Мик эцсийн мөчөд ухаан орж элдэ байранд тулдах гэж оролцсон ч олон жижиг титанууд түүнийг тал талаас нь зуулгаан маш аимшигтайгаар барьж идэж төгсдөг. За тэгээд нөгөө үслэг титан чинь мань хүний зэвсгийг сонирхсон шинжтэй бариад чимээгүйх алхаа оддог. 27 дугаар анги удирдах төв байранд ертөнцийг хамгаалах дээд тушаалтнууд болон Эрвин ханд сэтэрсэн тухай мэдээг аваад шууд дайны бэлэн байдалд шилжин хөдөлцгөөдөг. Энэ үед хүнд гэмтэлтэй Леви болон Эрен Микаса нар Никламыг тэрэгэн дээр суулган хамтдаа тулааны талбар руу яарнаа. Иргэд бол манай хэд Никламд титануудын тэрхүү аимшиг дүннийг нүдээр нь үзүүлээд ам нэхийг нь шаардж байгаа юм. Энэ үед цаашаа өөрийн төрсөн тосгон руу мориор хурдлан ирдэг. Гэтэл тосгонд нь аль хэдийн нэгэн жижиг титан нэвтэрж орж ирээд нэг бяцгаа охины нүдэн дээр ээжийг нь амьдаар нийдж байлаа. Цаашаа охиныг дагуулan зугтах бөгөөд араас нь титан хөөж эхлэнэ. Энэ үед цаашаа охинд зүгээр үү? Заавал амьд үлдэхийн тулд эцсээ хүртэлгүйгээр хизээж битгий буучиг гэж захиад өөрөө зэвсэггүй ч гэсэн ном сум барин титантай ганцаараа тулднаа. Ингээд тэрээр цаг хожиж чаддгаа. Ийхүү гүйж агаад цаашаа аавтайгаа болон тосгоны бусд хүмүүстэй эсэмийн дуулзаж чаднаа. Аав нь түүнийг бусдыг хамгаалж чаддаг жинхэнэ зоригтой дайчин том хүн болсныг хараад маш ихээр бахархана. Яг энэ үед Конни өөрийн тосгонд ирэхэд тосгон нь угаасаа л бүрэн сүрсэн байна. Ажиргалтай нь түүний гэрийн дээрээс нэгэн титан унчихсан дээшээ хараад хэвтэж байлаа. Тэр титан хөл гар нь асар нарийнхан тул огт хөдөлж чадахгүй байлаа. Бүгд энэ титан зэвсэггүй тосгонд яаж орж ирснийг
Бас яагаад энд хөдөлгөөнгүй хэвдэж байгаа гайхаж оцорноо. Ингээд 28 дугаар анги маань эхэлнэ. Кони тосгоныгоо хүмүүсийг бүгдийг нь үгсэн гэж бодоод маш их гашуудж байв. Гэвч Райнер Бертолт нар түүнийг тайвшруулж энд ямар ч цус эсвэл өксөн хүний хүүр алга. Тэгэхээр тосгоныг нь чинь амь цухтаж чадсан байна гэж хэлнэ. Гэтэл Кониг явах гэж байтал нөгөө хөдөлгөөнгүй хэвдчихсэн Титан Кони руу хараад маш тунгалаг танил хоолойгоор чи эргээд иржээ гэж хэлдэгэ. Энэ үед Кони цочирдоод эргээ харахад тэр Титаны царай яг түүний төрсөн ээжтэй нь яг адилхан харагдд юм а. Энэ үед Райнер түүний анхаарлыг нь сарниулж тэндээ шууд авч явдаг. Тэдэнд ямар ч зэвсэг байхгүй тул Христа Юмир нартай нэгдэхээр яарнаа. Христа болон Юмир хоёр ч бас зэвсэггүй байв. Юмир үргэлж Христаг хамгаалж хажууд нь байдаг бөгөөд бусад цэргүүд Юмирыг Христагийн язгууртан гэр бүлийг хөрөнгөж шунаж дагаж байна гэж харддаг байлаа. Гэвч Юмирийн зорилго тис өөр байв. Хан сэтэрснээс хойш 11 цагийн дараа Конигийн баг болон Юмир Христа нарын баг ханны дагуу явсаар хоорондоо уулздаг. Гэвч ачиргалтай нь ханны альч хэсгээс Титан орж ирэх боломжтой тийм нүх хаалга гэх мэтийн зүйл хаанаас ч олддоггүй. Ингээд Титанууд хаанаас орж ирсэн бүрэн нууц хэвээр хоцорж байгаа юм. Шөнө усан тул тэд ойролцоох нэг хуучин шилтгэн рүү орж амархаар шийдэнэ. Энэ үед Хаанжи өөрийн судалгааны үр дүнг армийн Эрин хоёр танилцуулж байлаа. Аныгийн өөрийгөө бүрхсэн болор болон хотын хаан хоёр яг ижилхэн материалаас бүтсэн гэдгийг Хаанжи тогтоожээ. Өөрөөр хэлбэл хотын бүх хааннуудыг Титанууд өөрсдийнхөө биеийг хатууруулах чадвараар бий болгосон байж таарав. Энэ үед армийн үүнийг сонсоод хэрв Эрин Титан хувилбараараа биеэ хатууруулж чадвал бид Рози ханны нүхийг бөглөж чаднаа гэсэн гайхалтай санааг дэвшүүлнэ. Тэргэн дээр явж байсан Никлам иргэдийн зовлон хараад сэтгэл нь хөдөлсөн ч шашны дүрмийн дагуу нууцыг хэлж чадахгүй гэдгийг илэрхийлээд оронд нь маш чухал мэдээг өгдөг. Би хэлж чадахгүй ч туршуулын салаанд шинээр илжсэн 104-р хаалганы нэгэн охин бүх үннийг мэдж байгаа. Тэр охиныг Христа гэдэг түүнийг яаралтай бол гэж хэлдэг. Яг энэ үед шөнийн харахад шилтгэнд амарч байсан Юмир Христа Конигийн баг руу асруулан Титанууд гинтгэн дайрч эхэлдэг. Шүн Титанууд хөдөлдгүү гэсэн хуулинд огтүүлчихсэнгүй. Түүгэрч барахгүй тэднийг үслэг Титан дээрээс удирдах шилтгэн рүү ханны чулуунуудыг шидэж байлаа. Зэвсэгтэй байсан цөөн хэдэн ахлах дарга нар цэргүүдээ хамгаалахаар төрүүлж дайрдаг. Ингээд энэхүү аимшигт бүслэлтийг дуусгахаар Эрен Микасагийн гол баг шилтгэн рүү яаран давхиж байгаагаар энэ анги туулын хурц дээрээ төгсдөг. 29-р анги маань харанхуй шин өөтгөр шилтгэн дотор цэргүүд амарч байхдаа нэгэн сонин зүйл олдгоор эхэлдэг. Юмир шилтгэнд ороос үнсний лааз олж авах бөгөөд тэр лаазан дээрх бичгийг шууд уншиж орхино. Тэгсэн энэ үед хажууд нь байсан Райнер лаазыг хараад үхтлээ гайхна. Учир нь тэр бичиг ханны доторх хүмүүсийн хэрэгэлдэггүй. Огтөр гадаад ертөнцийн үсэг байсан юм байна л та. Ингээд Райнер Юмирийг хаанаас гаралтайг нь хардаж эхэлж байхад шилтгэн рүү Титанууд дайрч эхэлж байгаа юм. Зэвсэггүй танхимд байсан шин цэргүүд амьд үлдэхийн тулд гартаа тааралцсан бүхнээ барин тэмцэлтэн. Ялангуяа Кони аюулд орох үед Райнер түүнийг аврахаар урагш тэмүүлж нэг Титаныг үүрч байгаад цонхоор шидэх гэж оролдохдоо гараа маш хүнд хазуулж гэмтээдэг. Цэргүүд хүнд их бууг түлхэж авчраад шатаар өгсөж байсан Титан дээрээс унгаж орхино. Гэвч байдал уламд ортож тэдний хамгаалж байсан ахлах дарга нар гадаа байсан асар олон Титануудад хүч дутан бүгд нэг нэгээрээ баригдаж идэгдэж дуусдаг. Яг энэ үед шилтгэн нурж дээрээс нь нөгөө үслэг Титан чинь чулуу шидсээр лээлээ. Ингээд манай хэд бол яг үхлийн ирмэг дээр ирлээ. Энэ үед Христа үхгээс айхгүй хүн төрлөختний төлөө нэр төртөө үххийг хүсэж байхад Юмир түүнийг зандарч үгүй Христа надад амласан амлалтаа сана бусдын төлөө биш өөрийнхөө төлөө нүүр бардам амьд үлдэхийн төлөө амьдэр гэж хэлдэг. Ингээд Юмир Конигийн халааснаас жижиг утгыг булааж аваад шилтгэнээс доошоо Титанууд руу үсэрч агаарт өөрийнхөө гараа зүсээд бүүм тэгсэн яасан гэж Юмир асар хурдан хөдөлгөөнтэй хурд шүдтэй Титан болон хуурч найзуудынхаа нүдийг орой дэрэн гаргадаг. 30 дугаар анги маань үйл явдал 104 дугаар ангийн бэлтгэл сургуульд хийж байсан цаг хугацаа руу ухарна. Өвлийн асар хүчтэй цасан шуурган донд цэргүүд уулан давирах даалгавар авчээ. Гэтэл тэдний нэг цэрэг ухаан алдаж Христа түүнийг чаргаар чирээд цасан дунд зүтгэж байсан юм байна л та. Христа өөрөө хөлдөж үхэх гэж байсан ч тэр цэргийг хаяхыг хүссэнгүй. Тэрээр үндэ бусдыг авраад сайхан сэтгэлтэй охин гэж дуудуулахыг хүсэж байсан юм байна. Энэ үед Юмир тэднийг гүйцэж ирээд Христагийн амьдралын нууцыг мэддгээ хэлнэ. Христа бол үнэндээ язгууртан гэр бүлийн нууц хүүхэд бөгөөд түүний гэр бүлийнх нь нэр хүндээ хамгаалахын тулд алж устгах гэж байж л дээ. Гэвч тэд нэг нөхцөлтэйгээр манай хүнийг амьд үлдээсэн нь нэрээ сольж Historia Leni гэдэг хуурамч нэрээр энгийн амьдарч туршуулын салаанд орж үхэх байсан юм байна л та. Ингээд Юмир Христаг өөртөө адилхан хувь тавилантай гэдгийг мэдрээд түүнийг хамгаалахаар шийдсэн юм байна л та.
Ингээд Юмир Христа тандан би чамайг уулын уруур түлхчээ. Чи доор төрүүлж оч. Надад нэг нууц арга байна гэд түүнийг явуулдаг. Дараа нь Юмир хиндэж мэдэгдэлгүйгээр титан болж хувираад ухаан алдсан цэргийг аван асар өндөр хавцлаас доош буулгаж аваад буцаад хүн төрхөндөө орчихсон байв. Тэр үед тэд хэрв би өөрийнхөө нууцыг хэлвэл чи ч гэсэн надад жинхэнэ нэрээ хэлээрэй гэж амлалт өгүүлсэн байж л дээ. Буцаад одоо цагт ирэхэд титан болсон Юмир шилтгэний орой дээрээс найзуудаа нуруун дээрээс суулгаад тэднийг аюулгүй газар буулгахын тулд шилтгэнийг өөрөө нурааж титануудыг дардаг. Гэвч титанууд хитрхи олон байсан тул Юмирийн титаны биеийг тал талаас нь тасчиж барьж идэж эхэлнэ. Ингээд Юмир үхгийн даваан дээр байж байтал яг тэр эзэгтэй мөчөд Микаса Эрен армийн тэргүүтээ туршуулгын салааны гол баг 3D төхөөрөмжтэйгээ агаарт шувуу шиг нисэж ирээд шилтгэнийг бүслээд байсан бүх титануудыг ганц минутын дотор маш гоёор цавчин устгаж тэднийг авардаг. Ингээд тулаан дууссаны дараа Юмир маш хүнд шархтаж титаны биеэсээ цустай гарч ирээд ухаан алдах гэж байхад нь Христа дүүн дээр гүйж очиод толгойг нь үүр дээр авч дулмис туслуулан амлалтаа биелүүлдэг. Юмир намайг сонс. Миний жинхэнэ нэр бол Historia Reis гэж хашгирдаг. Манай юм бол ингээд жинхэнэ нэрээ хэлчихэж байгаа юм аа. Historia бол ханны доторх хамгийн том хааны удмын жинхэнэ гүнж байсан юм байна л та. 31-р анги шилтгэндийг тулаанаас 12 цагийн өмнө туршуулын салааны удирдах бүрэлдэхүүн Ааныгийн талаарх нууц талин хилцэж байж л дээ. Энүүд армийн нэг аимшигтай зүйлийг анзаарсан байдаг нь Ааны Леонхардтай нэг тосгоноос гаралтай нэг нутаг усны 2 цэрэг 104-р ангид хамт байсан нь Райнер болон Бертолт хоёр байлаа. Үлэмж моддын ойд эмэгчин титан Эрний хаан байгааг хайж байхдаа арминыг барьж авдаг шүү дээ. Тэр үед Райнер гүйж ирээд Ааныгийн гарт баригдсан бөгөөд Ааныгийн алган дээр илтээр Эрен баруун жигүүрийн ард байгаа гэдэг байрлалыг зурж өгөөд явуулсан байж таарваа. Тэр цагаас хойш бүх цэргүүдэд Райнер Бертолт хоёрын хажууд байхдаа яг юу ч мэдээгүй юм шиг хэвийн тайван байх нууц тушаал өгөгдсөн байдаг. Буцаад одоо цагт ирэхэд шилтгэнээс аврагдсан цэргүүд ханны орой дээр цугларнаа. Энэ үед хаанжи Розы ханнаас ямар ч сэтэрхий нүх олдоогүй тул цэргүүдийг түр амрааж урагш хөдлөх тушаал өгдөг. Яг энэ үед Райнер Эренийг ханны нэг булан руу дагуулж очиод маш тайван хоолойгоор дэлхийн хамгийн солиотой үгийг хэлдэг. Эрен би бол хуйгт титан, харин Бертолт бол үлэмж титан. 5 жилийн өмнө Мария хааныг нурааж хүн төрлөختнийг хядаж ихсэн хүмүүс бол бид хоёр. Гэл Райнер үргэлжлүүлээд бидний зорилго бол хүн төрлөختнийг устгах байсан. Гэхдээ Эрен хэрв чи бидэнтэй цуг манай нутаг руу явхаар зөвшөөрвөл бид дахиж ханнуудыг нураахгүй, энийг ч алахгүй гэж тулгадаг. Энэ үед Эрен үүнийг сонсоод Райнерыг дайны дарамтаас болоод манартлаа ядарч галзуурчихсан байна гэж бодоод үгийг нь тоглоом болгож өнгөрөхийг хичээдэг. Гэвч Райнер өөрийгөө энэ хан дотор олон жил цэрэг шиг амьдарч тэдэнтэй найзалж явсаар тэнэг болсноо ухаарч одоо дайшны хуваар үүргээ гүйцэтгэх цаг болсон гэдгээ хэлээд гараа зүсч эхэлнэ. Яг энэ агшинд нуугдж байсан Микаса аянг шиг гарч ирээл Райнерийн хүзүүг Бертолтын хоолыг ил дээрээ маш гүн завч шайдаг. Гэвч тэд үгсэнгүй. Тэдний шархнаас асар том шар туяа татаж бүүм. Тэд ханны орой дээр хуйгт титан болон үлэмж титан болж хувирж орхидог. Ингээд Эрен өөрийнхөө үргэлж ах шигээ санаж хамгааж тусалж байсан хамгийн ихтгэлт найзууд нь ээжийг нь алсан журмын нөхдийг нь хядсан жинхэнэ чөтгөрүүд байсныг ухаарад маш их гомдож уурсандаа нүднээс нулимс урснаа. Та нар шиг зөвхөн урагчд үхэцгээ гэж хашгираад гараа хазаж өөрөө авраг титан болж хувираад хуйгт титан руу шууд дайрснаар энэ анги төгсдөг. 32 дугаар анги маань ханны дээрх солиотой дайнаар эхэлнэ. Бертолт хувирсан дайруудаа ухаан алдсан хөвтөжсэн Юмир болон өөр нэг цэргийг шууд амандаа хийж залгаад ханны дээрээс цэргүүд рүү дайрч эхэлдэг. Энэ үед хаанжи цэргүүддээ үлэмж титан руу дайрах тушаал өгөх боловч Бертолт өөрийнхөө титаны биеэс асар хүчтэй үхлийн аюултай халуун уур гаргаж эхэлдэг. Энэ асар халуун уур нь цэргүүдийн 3D төхөөрөмжийн хийг шатааж ойртохын аргагүй болгосон тул хаанжигийн баг гацаж түүнийг уураа гаргаж дуусгахыг хүлээхээс өөр аргагүй болдог. Харин ханны доор бол Эрен Микасагийн хамт хуйг титантай үзэж байлаа. Райнерийн бүх бие насар хатуу хуйгаар бүрхэгдсэн тул Микасагийн элднүүд бол түүний биед хүрээл шууд хуг үсэрч байдаг. Энэ үед Эрен Райнерт хүчтэй цохилж хол шидэгдээд хүнд цохилт ордог. Яг энэ мөчөд Эрен ухаан алдахгүйгээр урд нь бэлтгэлийн баазд байхдаа Ааны Леонхардтай гардан тулааны бэлтгэл хийж байсан сандаг. Ааны түүнд өөрөөсөө хавьгүй хүчтэй том биетэй дайсныг өөрийнх нь хүчийг ашиглаж яаж газардуулж хөл гарыг нь өчөх техникийг зааж өгсөн байдаг. Ингээд Эрен босч ирээд Ааныгийн тэрхүү барилдааны техникийг ашигладаг. Иргэд бол Райнерийн дайралтыг буруулж унгаад түүнийг өчөх мэхэнд оруулж эхэлдэг.
Тэгсэн Эрний энэ мэх үр дүнгээ өгч Райнерийн мөр хүзүүний хуйг нь цуурж тасрах төгөж эхэлнэ. Армийн Эрэнд хандаж Эрен Райнерийг хан руу улам ойртвол тэдний зорилго бол чамайг барьж зүхтах явдал. Микаса чи Райнерийн өвдөгний ард байгаа хуйггүй зөөлөн хэсгийг цавч гэж тактик зааж өгдөг. Ингээд Микаса армийн үгийг шууд ойлгож агаарт нисч ирээд Райнерийн өвдөгний арын шүрмсийг нь тас завчдаг. Энэ үед Райнер хөдөлж чадахгүй болж Эрен түүнийг дээрээс нь суулган толгойг нь хуг мушгих гэж хамаг хүчээрээ зүтгэн. Яг энэ үед Райнер мухардалд орсноо мэдээд чангаар эрхэрж дээр байгаа Бертолдод хандаж дохио өгдөг. Түүнийг хашгирахыг сонссон ханны орой дээрх үлэмж титан гинтхэн ханнаас өөрийнхөө асар том биеийг доош нь сулдаж яг доор нь үлдсэж байсан Эрен Райнер хоёрын дээрээс унснаар энэ ангиман төгснө. 33 дугаар анги. Үлэмж титан ханны орой дээрээс яг доор нь үлдсэж байсан Эрен Райнер хоёрын дээрээс унснаар нэлээд том дэлбэрэлт болтгоо. Асар хүчтэй халуун уур даралтын долгио үүсч ханны дээр байсан хаанжи болон туршуулын ангийн баг бүх цэргүүд угаартаж ухаан алдаад унцдаг. За ингээд энэхүү замбраагүй байдлыг ашиглан Райнер Эренийг Титаны биеэс нь тас татаж аваад Амандагийн Бертолтой хамт зугтж чаддаг. Тэд мөн ухаан алдсан Юмирийг хамт хулгайсан байдаг. Дэлбэрэлтээс хойш 5 цагийн дараа Микаса арай гэж ухаан орно. Энэ үед Эрен хажууд нь байхгүйг дахиад л хулгайлагдсныг мэдээд Микаса маш ихээр гашуудж уйлж эхэлдэг. Яг энэ үед хаанаас үрж ирээд сэтгэлийн засгаар үг хэлдэг. Эрен хэдийгээр олон удаа зодууж баригдаж байсан ч хизээш бууж өгч байгаагүй. Тэр заавал тэмцээр байгаа. Бид түүнийг заавал буцааж авчирч 5 жилийн өмнөх шиг тийм амар амгалан өдрүүдийг хамтдаа өнгөрүүлэх болно гэж хэлдэг. Энэ үед командлагч Эрвин цэргийн цагдаа нар болон нэмэлт хүч олон тооны морд авчран ханны орой дээр гарч ирээд Райнер Бертолт хоёрыг Титаны хурилдаас олж маш их ядарсан тул ханнаас холгүй орших үлэмж моддын ойд амарч байгаа байх гэж тооцоолж Эренийг аврах ажиллагааг шууд эхлүүлдэг. 34 дугаар анги. Үлэмж моддын ойн өндөр моддын орой дээр Эрен Юмир ухаан орноо. Тэдний гар хөлн таслагдсан бөгөөд Титаны хүчээр дүнгэж уур савсан ургаж эхэлж байлаа. Райнер Бертолт хоёр тэднийг Титан болгож хөрвүүлэхгүй тул зэвсэггүй гар хөлгөө байлгаж байсан юм байна л да. Ойн доор маш олон зэрлэг титанууд тэднийг идэхээр хүлээж байсан тул орой болтол хүлээхээс өөр аргагүй болдог. Эрен уур хилэнгээ барьж чадахгүй Райнер руу хашгичж байт. Райнерийн сэтгэл зүй гинт хуваагдаж өөрийгөө хүн төрлөختнийг хамгаалдаг цэрэг гэж бодон солиорч Маркогийн үхлийн тухай ярьж эхэлдэг. Үүнийг харсан Эрен жигшиж түүнийг цус соргож чөтгөрүүд хэмээн зүгтгээ. Энэ үед Бертолт Райнерыг дуудаж "Райнер, чи цэрэг биш. Чи бол дайчин шүү дээ" гэж хэлж ухаан оруулна. Энэ үед Юмир нэгэн чухал зүйлийг анзаардаг. Тэрээр урд нь харсан асар том сармагчин шиг дүртэй Титаныг ярина. Ерөнхийдөө бол Райнер Бертолт хоёр тэр Титаныг хараад баярлж байсныг Юмир хэлээд тэр араатан бол энэ бүх хэргийн эзэн. Магадгүй Райнер Бертолт хоёрын гэрлүүгээ харих цорын ганц түлхүүр гэдгийг таамаглана. Энэ үед Райнер Юмирийг өөрсдийн талд орохыг ятгаж "Чи манай талд орвол бид Христа буюу Хисториаг хамгаалж чаднаа. Энэ хан дотор Хисториад ирээдүй байхгүй. Түүнийг язгууртнууд устгах болно. Харин манай нутагт очивол тэр аврагдана" гэж тохиролцдог. Ингээд Юмир Христаг аврахын тулд Эренийг орхиж Райнертай нэгтгэр шийддэг. 35 дугаар анги. Энэ хооронд хаанжи Конигийн төрсөн тосгон болох Рагако руу цэргүүд явуулж судалгаа хийлгсэн байдаг. Тэнд нэгэн хөдөлж чадахгүй Титан Конигийн гэр дээр унсан байсан бөгөөд тэр Титаны царай Конигийн ээжтэй яг адилхан байдаг. Ингээд цэргүүд хан эвдрээгүй батлаа Титанууд яг хаанаас гараад ирснийг ухаарч эхэлдэг. Титанууд бол үнэндээ зүгээр л энгийн амьд хүмүүс байдаг. Энэ үед манай хийдийн байгаа ойд туршуулын салгааныхан мордтойгоо маш хурдан ойртож ирнэ. Райнер цаг алдалгүй Эренийг шүүрч аваад Бертолт Юмирийг үүрэн модны ойрогоор үсрэн зугтж эхэлдэг. Эрен дутуу ургасан гараараа Райнерийг цохиж эсэргүүцэл үзүүлсэн ч Райнер түүнийг боож ухаан алдуулна. Ингээд зугтаж байх үедээ Юмир цэргүүдийн дунд өөрийг нь аврахаар ирж буй Хисториаг олж харнаа. Юмир багада ядуу гудамжны өнчин хүүхэд байсан бөгөөд бусдад хууртаж улмаар бурхан мэд тахигдж байгаад дараа нь хаягдж Титан болж шийтгэгдсэн гашуун түүхтэй юм байна л та. Тэрээр өөртөөгөө адилхан хуурамч нэрээр бусдын төлөө өгөх гэж оролдож байсан Хисториаг хараад чин сэтгэлээсээ хайрлаж хамгаалахыг хүссэн юм байна л та. Ингээд Юмир Райнерийг сүрдүүлж Хисториаг авч явахгүй бол би одоохон Эренийг булааж аваад туршуулын салгааныхан туслая шүү гэж сүрдүүлдэг. Ингээд Райнер зөвшөөрж Юмир шууд эрүүт Титан болон хувирж модны орой дээр гүйж очноо. Энэ үед Микаса болон бус цэргүүд Юмирийг өөрсдөд нь туслагч гинэ гэж бодтол Юмир гинт Хисториаг шүүрч аваад шууд амандаа хийгээд залгичдаг. Ингээд Юмир Хисториаг амандаа хийнгүүтээ Райнерийн нуруунд дээр очиж суучна.
Энэ үед Райнер Эринийг явуулахгүй Юмирыг нуруун дээрээ суулгаад асар хурдтайгаар тал газар руу зугтдаг. Энэ үед Микаса болон туршуулын салааныхан тэдний араас үхэн хатан мордо ташуурдаг хойсноор энэ анги маань дуустдаг. 36 дугаар анги маань Эрвин маш эрсдэлтэй солиотой тактик бодож олсноор эхэлдэг. Мань хүн араас нь хөөж байсан асар олон зэрлэг титануудыг чиглүүлсээр Райнер руу удирдан дагуулж очдог. Энэ үед Юмир титан биеэс Historia гаргаж ирэхэд Historia Юмиртэй хамт явахыг зөвшөөрч "Чи хаашаач явсан? Би чамтай цуг байна. Хэрв чи намайг хамгаалахын тулд энэ бүхнийг хийж байгаа бол би чиний тал зогсно" гэж хэлдэг. Энэ үед Бертолд Эрентэй хамт нуугдж байлаа. Яг энэ үед Микаса армийн Жан тэргүүтээ 104-р ангийнхан Райнерийн нуруунд дээр үсэрч гараад Бертолдтой нүүр тулдаг. Жан Микаса нар Бертолдоос "Та хоёрын бидэнтэй өнгөрүүлсэн тэр олон жил тэр нөхөрлөл бүгд худал хууран байсан юм уу?" гэж нулимс тусуулан асуунаа. Энэ үед Бертолд маш их шаналж байна. "Мань хүн худлаа байгаагүй. Бид та нарыг үнэхээр найзаа гэж боддог байсан. Бидний хийсэн нүгэл уучлагдчихгүйг мэдж байна. Гэхдээ биднийг хинэгэн олж авараасаа гэж хүсдэг байсан. Гуйж байна. Бидэнд өөр сонголт байхгүй. Бид гэрлүүгээ буцах ёстой" гэж үнэн сэтгэлээсээ хашгирдаг. Гэвч тэд Эринийг тавьж өгөхөөс татгалцснаа. Яг энэ нэгцэгтэй мөчөд командлагч Эрвин цэргүүдээ уриалж "Эрин байхгүй бол хүн төрлөختөнд ирээдүй гэж байхгүй. Бүгд урагшаа. Сэтгэл зүрхээ зориулцгаа" гэж хашгираад ил дээрээ зааж хамгийн түрүүнд морьтойгоо титанууд руу дайрна. Гэтэл гинт хажуунаас нэг титан гарч ирээд командлагч Эрвиний гарыг тас хазаа зуугаад явждаг. Ингээд бүх цэргүүд шоконд ор зогсох гэтэл Эрвин цусандаа будагцсан атлал урд өмнөхөөс илүү чангаар "Сэтгэл зүрхээ зориул. Эринийг авар. Бүгд урагшаа" гэж галзуу хүншгэл хаширж цэргүүдийнхээ зоргийг баадраадаг. Ингээд цэргүүд хоёрт титан руу дайрч маш их цус урснаа. Микаса Бертолд руу дайрах гэсэн боловч нэг титан баригднаа. Яг энэ үед армийн Райнерийн толгой дээр гарч ирээд Бертолдын сэтгэл зүгээр тоглох асар зэвүүн сэтгэл зүйн тактик ашигладаг. Армийн Бертолд руу харан зэвүүнээрээ нэмсгэлээд "Бертолд, та нар Ааныг хаяад зүхтах гэж байгаа юм уу? Ааны одоо хааны нийслэл хотын хамгийн гүн харанхуй зойронд хүлээтэй. Өдөр шөнөгүй аимшигтайгаар ирүүдний шүүгдэж тарчилж байна. Түүний орилго дуу та нар дуулдахгүй байна уу?" гэж худлаа хэлдэг. Тэгсэн Бертолд Ааны тайртай байсан тул Ааныг ирүүдний шүүгдэж байгаа гэдгийг сонсоод ухаан алдаж галзуурсандаа Эринийг барьж байсан гараа суллаж хашгирдаг. Яг энэ мөчийг хүлээж байсан юм шиг нэг гараа дастуулсан командлагч Эрвин хаанаас ч багаард нисч гарч ирээд ганцхан гараараа Бертолдын цээжийг хэрчээд Эринийг уяанаас нь салгаж авч унгадаг. Ингүү тэд Эринийг буцаагаад авсан болохоор Эрвин бүх зэргүүдээ ухар гэж тушаалагдав. Ингээд туршуулын салааныхан Эринийг аваад ухарч эхэлтэл ууралж хэлгэлсэн Райнер чинь араас нь зэрлэг титануудыг чулуу шиг шүүрж авч шидэл тэдний ухрах замыг хааж орхиноо. Яг энэ үед Эрентэй зугтж байсан Микаса морноос унахад яг тэдний урд 5 жилийн өмнө нөгөө л Эрний ээжийг эдсэн тэрхүү инээмсгэлдэг титан гараад ирдэг. 37 дугаар анги. Эринийг аврахаар Ахмад хаанаас илдээ суулан гарч ирж "Би 5 жилийн өмнө та хоёрыг хамгаалж чадаагүй. Харин энэ удаа би ээжиж нүшөг заавал авч та хоёрыг аврах болно" гээл зөрөгтэйгээр тулдахаар зэгдэг. Энэ хооронд Historia өөрийнхөө хуурамч нэр болох Христагаас татгалзаж жинхэнэ нэрээр амьдрахаар шийдсэн байдаг. Юмир түүнийг хамгаалахаар зэрлэг титануудад тулдж байхад Historia өөрөө илдээ барин тулаанд орж "Би бусдын төлөө биш, өөрийнхөө төлөө амьдрнаа" гэж хашгиран Юмиртэй хамт тулдаг. Харин Эрен гараа хазан титан болон хуурах гэж дахин оролдох боловч бие нь маш их ядарсан тул хуурч чадахгүй гацчдаг. Тэдний нүдэн дээр Ахмад хаанаас нөгөө титанд баригдаж улмаар бэлхүүсээрээ тас хазуулж маш аимшигтайгаар ам үргэнэ. Энэ үед Эрен хаанасыг хамгаалж чадаагүй өөрийгөө юу ч хийж чадаагүй арчиг амтан гэж зүхэд цустай гараараа газар цохиж зөрхрөө уйлдаг. Энэ үед Микаса хүнд үрдсэн тул хөдөлж чадахгүй байваа. Тэрээр үхэл ойртсыг мэдээд Эрен өмнө суугаад нүдрүүнд хараад сүүлч үгээ хэлдэг. "Эрен, битгий тэгжил. Намайг орхиогүй үргэлж хамт байсан чинь баярлалаа. Надад амьдрах ухаан зааж өгсөнд баярлалаа. Тэгээд бас энэ оролтыг надад зөөж өгсөнд чинь насан туршдаа баярлж авгаална" гэж хэлэхэд Микасагийн энэ үг түүний чин сэтгэлийн нулимсыг хараад Эрний доторх тэмцэх хүсэл оргилж "Би тэр оролтыг чамд дахин хідэн ч удаа хамаагүй зөөж өгөх болно" гэж хашгираал босоод ирнэ. Эрен ямар ч зэвсэггүй титан болоогүй амьд хүн төрхөөрөө нүцгэн гараа зангидж байгаад өөдөөс нь нэрж буй инээмсэглдэг титаныг гарлуу цогч орхидог. Эрний хашгираанаар үл үзэгдэх долгион тархаж талбарт байсан бүх зэрлэг титанууд Эрний тушаалыг даган нөгөө инээмсэглдэг титан руу зэрэг дайрч түүнийг тал тийш нь тас татаж устгаж орхино. Үүнийг харсан Райнер Бертолд хоёр шууд шоконд орноо. "Энэ байж боломгүй юм. Үндэслэгч титаны хүч Эрэнд байна. Тэр бол дэлхийн хамгийн аюултай хүн. Түүнийг заавал манай нутагт авчрах ёстой" гэж улайран дайрдаг. Ерөнхийдөө бол үндэслэгч титан гэдэг нь нэлээд аюултай юм шиг байгаа.
Энэ үед Эрин Райнер руу харж ойртох юм бол та нарыг ч ихсэн алан шүү гэж хашгирахад зэрлэг титанууд эргэж Райнер руу дайрч эхэлдэг. Энэхүү замбраагүй байдлыг ашиглан Эрвин болон Манахид мордоо унан хан руу ухарч амьд мэд зүхтж чаддаг. Харин Юмир Райнер Бертолд хоёрыг зэрлэг титануудад бариулж өхүүлэхгүй тулд тэднийг аврахаар үлдэж тэдэнтэй хамт ханнаас холдож зүхтж байгаа юм л та. Ингээд Юмир Райнер тандан хэрв та хоёр Эринийг авч чадалгүй хоосон буцвал та нарыг эх оронд чинь цаазлах байсан. Би та нарт туслаа. Энэ бол миний та нарт төлж буй өр гэж хэлдэг. За ингээд дараах үйл явдал маань өрнөж энэхүү аимшиг тулаанаас хойш хэд хоногийн дараа Розе хан доторх иргэдийг Сена ханны газар дорох хотод төр орогнуулж байгаад ханд сэтэрхийн нүх байхгүй нь батлагдсан тул иргэдийг буцаан гаргадаг. Энэ үед хаанжи Леви Конинер командлагч Эрвинийг хэвтэж буй өрөөнд ирж судалгааны үр дүнгээ танилцуулна. Розе хан дотор гарч ирсэн титанууд бол үнэндээ Конигийн төрсөн тосгоны хүмүүс байжээ. Тэднийг ямар нэгэн аргаар титан болгон хувиргасан байна. Энэ аимшиг дүннийг сонсоод Леви Ахмад бид олон жилийн турш титан гэдэг мангасуудыг алж байна гэж бодсон чинь үнэндээ амьд хүмүүсийг алж байсан хэрэггүй гэж жигшид зэвүүцдэг. Харин Эрвин үүнийг сонсоод маш зэвүүнээр инээмсэгэлдэг. Учир нь тэд ханны гаднах үнэнд нэг алхам ойрц учраас тэр байлаа. За ингээд 2 дугаар бүлгийн маань төгсгөлд Мария ханны дээр нөгөө асар том сармагчин шиг дүрстэй аратан шиг титан ч зогсож байх бөгөөд түүний нуруун хэсгээс шаргал үстэй нүдний шилтэй нууцлаг хэрэг гарч ирнэ. Тэрээр хан руу хараад одоохондоо ингээд байж бай та гэж хэлснээр 2 дугаар бүлэг маань бүр мөсөн дуустдаг. За түр байж гараа. Брон бичлэгнийхээ төгсгөлд үйл явдлыг яг ойлгохгүй байгаа хүмүүстээ 1-2 дугаар үлрэлээ товчхон тайлбарлаад өгье. 1-р үлрэлт ерөнхийдөө ханыг нураас үлэмж биетнүүд бол Райнер Бертолд хоёр гэд ойлгоход болно. За мааш товчрол Райнер Бертолд Ани нар нь ханны цаадах өөр улсаас ирсэн бөгөөд тэдний зорилго бол үндэслэгч титан гихчийг авч явах байсан юм байна. Ерөнхийдөө бол одоогоор үйл явдал өрнөд байгаа энэ улсаас өөр улс байдаг болж таарлаа. Мэдээж дараагийн улирлуудаас нууц нугасаа задраад явах учраас Брон зүгээр товчхон тайлбарчлаа. Ерөнхийдөө хан доторх хүмүүсээс Эрин үлэмж биетэн болж хувраад байсан тул Бертолд Райнер хоёр Эринийг авч явахар шийдснээр 2 дугаар улирлын маань гол үйл явдал өрнжээ. 2 дугаар улирлын төгсгөлд Эрин үлэмж биетнүүдийг хальт удирдах байгааз тэгэхээр Эринд үндэслэгч титан байгаа гэсэн үг. Харин хан нураагүй байхад дотроос нь гинт авраг биетүүд гарч ирсэн нь 2 дугаар бүлэгт гарч ирсэн араат үлэмж биетнээс болсон байх нэ. За тэгээд дараачийн улирлуудад угаасаа араат үлэмж биетэн гэж хэн бэ? Үндэслэгч титан гэж юу вэ? Ханны цаана ямар улс байгаа вэ гэдг нь тайлагдаад явах учраас Брон энэ хүрээд бичлэгээ дуусгая. Манай суугийн бичлэгийг цаг зав гарган үзсэн та бүхэндээ маш их баярлалаа.